John Ronald Reuel-Tolkien зохиолыг бичсэн Sarah Stephen King-ийн зохиол хаанаас ч юу ч болж чаддаггүй. Тамд очиж өдгөрөө өдрийг гэсэн чичээд зөвхөн хоёрын зөвхөн зочисхийн сэрлээ. Ганагийн сүгт тавтай морил. Монголын анхны цуврал аимшигын зохиолууд Dark Books-ийн 9 дахь ном Лимбо худалдаанд гарлаа. Зохиолч Ууган Баярын бүх номууд M-Book application-д бүрэн ихээрээ орсон байгаа. Сонсогч та хайдас аимшиг адал явдлын ертөнцөөр аяллаарай. Цогтбаатарын Ууган Баярын зохиол Ор. Нэгдүгээр бүлэг. Нэгдүгээр хэсэг. Хамгийн сүүлд надтай холбогдсноос хойш сураг тасраад яг 7 хоног өнгөрлөө. Үүнээс болоод угаасаа сэтгэлийн докторгүй байдалд орчход байсан ээж минь бүрч дортов. Өрөөнийхөө хаалгыг дотроосоо түгжчгээд өөртөөгөө ярих нь ихсэж, тогшоод яваад орохоор нэг бол уйлчихсан. Эсвэл энэч гисэн сууж байна. Орон дээрээ суугаад эрэхээ эргүүлэнгээ ах чинь алуулчихсан байхаа. Хэрвээ зүгээр байсан бол ийм олон хонжоход эрдгүү мах хэд ядаж нэг удаа уцаар ярих ёстой гэж хэлээд инээн. Тэгэхдээ надад хэлэх үг үнэндээ л болдохгүй. Сурггүй байгаа хүүгээ үхээ үзээ гэж хэлээд инээж суудаг их хүн гэж юу байх вүлээ? Ердөө л гал зурчихсан хэрэг. Би үүнийг нь мэдэж байвч инглигээд яах учраа болохгүй. Ганцаараа сэтгэл дотроо чимээгүй хэн шанална. Ингээд галзуу ээжигээ өрөөнд нь үлдээгээд хаалгыг нь хаагаад том өрөөндөө орч суuna. Зургтын сууг эргүүлэгч сэтгэл санаа тогтохгүй. Алгуулсан ахта сэтгцийн асуудалтай ээжтэй сэтгэл зовно. Гар утасны видео дуудлагын хонх дуугарна. Хэн залгаж байгааг нь мэдэж байгаа болохоор утасныхаа дэлгэц рүү харахаас ч дургүй хүрнэ. Мэдээж ээж залгаж байгаа. Ердөө хажуу өрөөнд сууж байгаа хэрнээ ингээл байсгийгэд над руу видео дуудлага хийдэг юм. Уг нь өрөөнөөсөө гарч ирээд надад юу хүснээ хэлэх боломжтой байхад заавал ингэж утасны дэлгэц харж ярихыг хүсдэг нь бүр нэг төсвөр бармаар. Намайг дуудлагыг авахгүй болохоор ээж тэсгэл алдаад өрөөнөөсөө гарч ирнэ. Тэгээд коридороор өөртөөгөө ярин алхаж байгаад миний өрөө рүү шагааж "Утсаа аваач. Үгсэн ахын чинь тухай ярмаар байна" гэж хэлээд буцаагаад хаачих нь. Үнэндээ л тэсвэр бармаар. Ийм сэтгцэн эмгэгтэй үнтэй ах ер нь яас хийж нэг уучраа олдог байсан юм бол тоо хэмээн ирэхгүй гайхна. 2 жилийн өмнө аавыг өөд улсны дараахан ах надад ээжийг өөртөө яриад байна гэж анх хэлж байсан юм. Тэгэхдээ би нэг их тоогоогүй зүгээр л зүүдэлсэн тэр юм байлгүй дээ гэж хэлээд өнгөрсөн юм. Ядчил өөрөө тэгж итгэхийг хүссэн юм. Гэтэл бодит байдал дээр ээжийн тэр сэтгцэн өөрчлөлт нь зүүд төдийхэн биш байжээ гэдгийг одоо мэдрэхээрээ нэг болж байна. Ядч байхад ах ингээд үгсэн амьд нь мэдэгдэхгүй сурггүй болчихсон нь үнэхээр сэтгэл зовоно. Ааваас хойш ах ээж хоёр нэг гэрт амьдрах болсон юм. Миний хувьд бол 10-аад жилийн өмнө эхнэр хүүхэдтэй болоод өрөх тусгаарлсан. Аавын ажил явдлын дараа гэрийнхээ нэг өрөөг ээжид зориулж төгчүүлж янзлаад ээжийг хүссэн үедээ ирээрэй гэж хэлсэн ч бараг тайл бол манайх руу зүгэлэхгүй. Ээжийн хувьд ахтай хамт өөрийнхөө гэртээ байхдаа л илүү дуртай. Мэдээж ах ганц биеэрээ болохоор л түүнтэй байх нь илүү тухтай байсан эргэлдээ. Ах маань хэдий дүүж гарсан ч эхнэр хүүхэдтэй болж амжааг үл яваа. Эхнэр байтугай бүр найз бүсгүй ч байхгүй. Хар багасаа л эсрэг хүйснийхээ хүнтэй уулзрал чаддаггүй эвдүүгүй нэгэн байсан нь одоо хүртэл яг хэвээрээ. Сүүлийн жилүүдэд ахыхаа тэр байдалд санаа зовниж гэртээ ганцаараа байвал эхнэртэй болчих юм болов уу гэж бодоод 7 хоногийн ганц 2 өдөрч болтугай ээжийг өөр дээр авах орлого хийж байсан нь тэр л дээ. Гэвч ах маань найз үсгүйтэй болох нь бүхэл одоо ингээд орсоргүй болчихлоо. Ингээд л би гэдэг хүн сэтгцэн эмгэг нь улам бүр дорцоор байгаа ээжигээ бараг хүчээр шахуу гэртээ авчирсан юм. Ядчил ахаас сураг гарч
гэртээ буцаж иртэл та манад байжвэ гэж хэлэхэд ээж минь зааж гээгүй, үгүй ээж гээгүй. Ердөө л ах чинь өнгөрч гсөн гэж хэлээд надтай хамт манад ирсэн. Ээжийн амнаас ингээд л ахыг өнгөрсөн үхсэн гэдэг үг дуулах үнэхээр л хэцүү. Гэвч сэтгцэн өөрчлөлттэй хөгшин ихийгээ яалтай. Би ээжийг харж асрахын хажуугаар сургуу болчиход байгаа хасаа чимээ чагнах сэтгэлийн хүндхэн ачаага арай ядан л чирж явна. Хэрвээ энэ цаг мөчөд эхнэр маань байгаагүй бол би тэсгүй байсан биз. Эхнэр бид хоёр хүүтэй. Яг л ах бид хоёр шиг хоорондоо 4 насны зөрүүтэй. Хоёр хүүгийнхээ өсөж байгааг харахаар заримдаа яг л аав ээжийнхээ амьдралыг давтаж байгаа юм шиг санагдах үе бий. Би ахаасаа 4 насаар дүү. Хар багасаа л ахынхаа нөмөр нөөлгөн доор байрныхаа тошин дээр айх юмгүй таахалзаж ахын хайрыг харамгүй хүртсээр нас бийд хүрсэн хүн. Тэгтэл намайг тэгж цаг үргэлж хамгаалж хаацаалсаар ирсэн ах маань ингээд орсоргүй болчихсон надад үнэхээр л хүнд тусч байна. Нас барсан аавыгаа санаж хажуугаар нь алга болсон галзуурсан хүмүүсийн дунд ганцаараа ирүүл байх шиг хэцүү юм байдгүй юм байж. Миний хувьд бол ахыг алга болсон эхний 2-3 хоног нэг их санаа зовоогүй. Ээжтэй ч гэсэн өдөө насны ганц бие ирэх хүн нэг найз өсгөөтэй болоод тэдний дээл байгаа үз. Та юунд нь санаа зовдөг юм бэ? Гэд тайван байхыг ятгах байлаа. Надад ч ингэж хэлэх шалтгаан байсан юм. Учир нь ах хамгийн сүлд надтай ярихдаа ах нь өнөө шин ярихгүй. Зуслангийн байшинд онлоо. Нэг хүүхэнтэй болцсон. Гэхдээ ээжид хүүхэн шуухны талаар дурсах хэрэггүй шүү. Чи ямар ээжийг мэдэхгүй ш. Намайг энэ тонж байгааг ч хэлэх хэрэггүй. Хэрвээ мэдчихвэл найзтай чинь тань хэлцгээгээд наашаа үрээд ирнэ. Чи өөрөө мэдээд ээжид юу ч өмсгөөгд хэлчихээрэй гэсэн юм. Тэгээд яриагаа дуусгасныхаа дараа над руу өөрийнхөө селфи хийсэн нэг зургийг явуулсан. Зуслангийнхаа байшинд сүрхий том орон дээр орны толгойг налаад хөлөөж ижгсэн хагас эвтэй байдалтай үл мэдэг инэв хийлэх ах юм төрх. Хар бага байхын л өхөд бүсгүүчүүдтэй уучраа олж чаддаггүй байсан ахынхаа тэр байр байдлыг харах надад чухам даалгамжтай байсанс. Тэгээд ирэхгүй баярлаж ах руугаа. За тэгээд эмэгтэй үнтэй уулзаж байгаа юм бол наад бүний үргээчилгүй хажуудаа тогтоогоор одоо ээжид санаа зовлтгүй би гэртээ аваад ирнэ гэсэн зурвас явуулсан юм. Тийм зүйл болсон болохоор би ээжид санаа зовох хэрэггүй гэж тулгаад хэдэн өдөр алдчихсан хэрэг. Холбоо барихгүй, утас нь холбогдохгүй 3 хоногт нь цуслан руу н очиж үзсэн. Машин нь хашаан дотроо байсан ч өөрөө алга. Байшингийн хаалга нээлттэйж тэнд хүн орж хоноглосон гэхэр шинж байдал байсангүй. Байшингийнх нь хэлгээтэй түлхүүр галтгооныхын ширээн дээр хэвдэж байсан болохоор ахыг ойрхон гарсан болов гэж бодсон. Хаалга үүдээж түгжилгүй машин тэргээ орхиод хол явна гэж мэдээж байхгүй. Тийм болохоор ингэсгээд ороод ирэх үзье гэж бодсон л та. Гэвч хэн ч ирээгүй. Би байшин дотор дэмий хөлгөж угаад эцэстээ ойр хавийн зуслангийн дэлгүүрүүдээр явж ахын зургийг үзүүлж сургалсан ч ямар ч сураг ажиг гаргаж чадаагүй. Тэгээд зуслангийн байшин руу буцаж очиод тэндээ орой ултал суусан. Ахыг буцаад ирэх болов уу гэж хүлээсэн нь тэр л дээ. Гэвч ах ирээгүй. Аргавраад ширээн дээр нь энэ дэрвэл яаралтай холбоо бариараа санаа зовоод байна гэсэн зурус бичиж үлдээгээд гарсан. Ах тэр зуслангийн байшинг 2 жилийн өмнө аавыг өнгөрсний дараа аахан худалдаж явсан юм. Тэгсэн хэрнээ өөрөө очиод ухаан ховор хаяа нэг ээжийг дагуулж очиод хонсон гих сураг дуулддаг байсныг нь эс тооцвол ерөөсөө тэгтлээ ашиглаж гавайгүй. Харин би л нодлон зун эхнэр хүүхдүүдтэйгээ очиж 3 сарыг өнгөрөөсөн. Ах одоо эхнэр хүүхдгэн байж ийм илүү байшин сав авч юу яадаг вэ гэж би боддогч тэр бодлоо ил гаргаж байсангүй. Мэдээж надад ямар хамаа байх вүлээ. Мөнгөтэй хүн лаагаа үлээн үү, луувангаа идэн үү гэдэг шиг. Ах эмэгтэйчүүдийн тал дээр эв дуу муутайж ажил бизнесийн тал дээр суу тухайн тоонл гэсэн үг. Ямар нэгэн ажил сэтэд түүнийгээ цаг алдалгүй хэрэгжүүлнэ. Тэр нь үрдөнгөө өгч хангалттайгаас ч илүү хэмжээний мөнгө олдог нэгэн. Бусадтай нэг их яриад байхгүй ч тулаа тарьцвал нөхөрсөг өөрөөс нь тусламж гуйсан хүнд үгүй гэж хэлдэггүй сайхан сэтгэлтэй.
Би зуслан дээр нь очисон тэр өдрөө ахын компанийн хүмүүстэй холбогдож 3 хоногийн турш ахаас сураг гараагүй гэдгийг дуулаад албан ёсоор цагдаагийн газарт хандсан. Гэвч тэглээгээд одоо ямар ч ахиц үр дүн гараагүй л байна. Надтай ярьснаас хойш 7 хоног цагдаад тэмдэглүүлээд 4 хоног өнгөрсөн ч одоо болтол сураг чимээгүй ах байдаггүй. Цаг хугацаа урагшлах тусам сэтгэл санаа илүү ихээр түгшиж хэрэг бишидчээ гэж бодох болов. Ах маань хинэггүй тал руугаа нөхрөлтөө. Гэхдээ бас арайч бүр ийм хэмжээнийх биш. Ард нь санаа зовж суугаа. Сэтгцийн үед тогтворгүй хөгшин ихтэй хэл чимээхгүй ажил бизнесээ ч орхиод 7 хоног тагчиг болно гэдэг тоглоом биш. Би ганцхан цагдаад найдаа зүгээр суугаад байж чадалгүй. Ажлаасаа 7 хоногийн жолоо аваад өөрөө ч бас эрэлд гарлаа. Ахын ойр тойрныг их бүхэл танилуд руу залгаж сураг тавив. Очих магадлалтай газруудаар нэргэлдэв. Мэдэх хүн нэг чалга. Арга барахта зуслангийнх нь хав орчмын гуу жалгуудаар хүртэл орж үзв. Зураг тоодос гаргаж тэр хавийн дэлгүүрүүдийн үүдээр ч наалаа. Машин нь зуслангийнх нь хашаанд байсан болохоор тэр хавьяас л ямар нэгэн зураг ажиг гарах болов гэж бодсноос тэр л дээ. Гэвч нэмэр болсонгүй. Ах чухмал усанд хаясан чулуу шиг ор сурггүй болчихж. Ээж ийлснэр үнэхэр өгчээг байгаа та гэсэн бодол төрж байж суух газар олохгүй цагдаа руу ойр ойрхон залгаж сураглагч тэд. Ямар нэгэн сураг ажиг гарвал холбогдно гэх өнөөхөл үгээ давтсаар. Ахыг сурггүй болсон 8 дахь шөнө ээжийн өрөөнөөс гинэтгэн л утаа хиншүү ханхлаад явчихлаа. Эхнэр бит хоёр ч сандарч твдсээр өрөөнд нь яваад орвол ээж мар сайдлаа инээч гисэн. Ээж нь муу ярын сүнснүүдийг шатаач байна. Энэ ертөнцид байх эсгүй ярын сүгнүүд хаасайгүй эргэлдээд амар зай үзүүлэхгүй. Ийм дүрс хайсан биегүү сүгнүүдээс болоод ах чи өгчгээд байгаа юм штэ гэж хэлдэг баха. Цонхны хөшиг гал давтан дүрлзэж хоёр хүмүн айж уйлаад бүүн үемэн болгон тэр. Хэдий эхнэр бит хоёр галыг унтрааж дөнгөсөнж дээдэлийн хүн галын дуудлага өгчихсөн болохоор удалгүй гал сүнөгчд ирэв. Бас эмэлгийн хинж хүрээд ирлээ. Ингээд энэ бүхний эцэст ээжийг гал зүгийн эмнэлэгт тодорхойгүй хугацаагаар хэвтүүлэхээс өөр аргагүй нөхцөл байдал үүсгэн тэр. Ээжийг эмнэлэгт хэвтүүлчихэд нэг талаараа санаа марчих чиг. Тийм ээ, ээж маань найдвартай газар эмч сэвлэгчийн хяналтанд байгаа болохоор одоо надад алга болсон ахынхаа сургийг гаргах гэсэн ганцхан том асуудал үлдлээ. Гэвч цагдаагийн газар руу ахин дахин залгахаас өөрөөр ахынхаа сургийг хэрхэн яаж гаргах талаар мэдэх зүйл ерөөсөө байсангүй. Хаа явсан газараа гар утсаатхан явж ахаас дуудлага ирэхийг хүлээнэ. Байсхийгээл утасныхаа чатыг нээж ахын хаяг онлайн болсон эсхийг шалгана. Гэвч юу ч өөрчлөгдөөгүй. Надад хийж чадах юм үнэндээ л байхгүй бололтой. Ингээд би аргаа барахтаа нэг их найдвар тавиг хүч хэлээ. Ахын хамгийн сүүлд над руу явуулсан зургийг сошиал хуудасуудаар байршуулж энэ хүнийг үдсэн харсан хүн байвал холбоо барина уу гэсэн утгатай зар орууллаа. Шүн нойр хүрэхгүй сэрвэлзэж гар утсаа хатхан хэвтсээр. Тэгтэл харин ахын зурагтай зарын дор сэтгэгдэл хэсэгт хэн нэгэн зурус үлдээсэн байхан тэр. Энэ хүнийг ч юм бол мэдэхгүй. Харин наад үний чинь сууж байгаа орыг бол мэдэн шүү. Ах чинь учир тайхан орон дээр суужтэй. Нэгэн тийм зүйл болсон бол сайн зүйл хүлээлтэх болсон байх уу гэсэн байх юм. Би ч тэр даруун сэтгэгдэл үлдээсэн хүний хөв чадвар зурус явууллаа. Энэ ор ямар учиртай гэж. Хэрвээ би андуураагүй бол наад ор чинь хараалтай ор. Наадхан дээр чи хонсон нэг бол өгдөг, үгүй бол алга болчихдаг юм да. Юу гэсэн үг вэ? Хэрвээ та надаар дайж гинж байгаа бол ингэх хэрэггүй шүү. Би алга болсон ахыхаа сурыг гаргах гэж шаналж яваа болохоор устын тоглоом шоглоом даах чадваргүй байна. Залуу минь би тоглоогүй. Энэ тоглох сэдв бишээ гэдгийг би чамаас ч илүүтэй мэдэх хүн. Үл таних хүнээс ийм зурус ирээд үргэлжлүүлээд нэгэн мэдээний холбоос явуулах нь тэр.
Би хэвтэж байсан орон дээрээс өндийд суугаад мөнө холбоос дээр нь дарж мэдээний сайт руу нэвтрэн орлоо. Нас орсон байдалтай уулзсан залуу эрийн үхлийн шалтгааныг тогтоож чадахгүй байгаа тухай хэдэн жилийн өмнөх мэдээ байна. Гэхдээ энд хамгийн ихээр анхаарал татах үз зүйл нь фото зураг байлаа. Амиа алдсан залуугийн хонсон буудлын өрөө гэсэн тайлбартай тэрхүү фото зурган дээр ор байна. Тэр ор ах юм нь хамгийн сүүлд над руу явуулсан зурган дээрх мөнөөх ор яг дүрээрээ байж байх нь тэр. Би ахыгаа хайж Зуслангийн байшинд очисон өдрөө эргэн саналаа. Тийм ээ, тэр өдөр нэрэ ахын байшинд энэ ор шинээр нэмэгдчихсэн байсан штэ. Унталгын өрөөнд нэг том ор тавигдсан байхыг анзаарсан. Угаасаа ч анзаарахгүй байхын аргагүй сүрлэг хийцтэй том ор. Миний хувьд өнгөрсөн жил ахын Зуслангийн байшинд бүхэл бүтэн 3 сарыг өнгөрөөсөн болохоор шинээр тавилга хэрэгсэл нэмэгдсэнийг нь эргэвч анзааралгүй яхав. Гэхдээ тэр үед ах таал санаа зовж байсан болохоор энэ оронд нэг их ач холбогдол өгөлгүй өнгөрөөч гэж. Би орны тухай бичсэн үл таних хүн рүү тантай уулзаж ярилцаж болох уу гэд биччихлээ. Өнөөх манж даруйхан хариу ирүүлж байна. Надад татгалзаад байх шалтгаан байхгүй л дээ. Гэхдээ нэг нөхцөл байна. За юу вэ? Цагдаад мэдэгдээд байдлыг хүндрүүлэхгүй гэвэл уулзаж болж байна. Угаасаа цагдаа нар тэр ортой холбоотой ярианд итгэхгүй. Ер нь итгэлээгээд ч үр дүнд хүрч чадахгүй. Миний хувьд цагдаа дуудагдаад хэрэгтэй хэрэггүй байцаалт өгөх болчихвол ёстой түүн шиг ядаргаатай юм байхгүй. Яг зүгээр л сайхан сэтгэл гаргаж өөрт чинь тусуулах үүднээс тэр ортой холбоотой өөрийн мэддэг зүйлээ хэлж өгч болно. Таныг ойлголоо болж байна. Тэгвэл хоёулаа маргааш уулзъя. Хаана уулзах вэ? Би өөрлөө чин гэрийнхээ ойролцоо байдаг уушин газрын харгийг явуулъя. Маргааш орой 18 цагт. Тохирлоо. Хоёрдугаар хэсэг. Маргааш нь давлсан цагтаа мөнөх зааж өгсөн уушин газарт нь очлоо. Шараа аригны үл мэдэг их хүн үнэр ханхалсан цэвэр төглөг гэхээргүй гэрэлгэгээ муутай хуучирч холцорсон шалтай 10 орчим ширээтэй бүүдгэрхэн газар юм. Хамгийн болонгийн жижигвтер ширээний цаанаас нэгэн үс сахалуулсан хижээл дүүр над руу гар даллан байна. Би ч яваад очлоо. Тэр эрхэм надад өөрийгөө тулгаа гэж танилцуулаад өчигдөр надтай зуруу солилцсон хүн гэдгийг хэллээ. Би чарууд нь сүмбэр гэж өөрийгөө танилцуулаад шинэхэн танилынхаа үүдөөс харан суув. Намайг суухтай зэрэгцсэн таснаас хийлгэн богц ажилсан будмал төрхтэй зөөгч үсгүй ирж өмнө минь нэг нь орхой хавтастай цэс тавиад буцаж иргэлээ. Тавихч гэжтэй бараг шидчгээд яваад өглөө. Ингээд намайг менюний дөнгөжл ихний хуудсыг эргүүлээд байтал шинэхэн танил маань. Ах та шар ариг 100 г цагаан аригтай аваад өгчөхөд л болно. Гэхэн тэр би өөрийгөө шал дэмий хүний үгэнд орж буруу газараа иржээ гэж бодсон ч буцаж эргэж төвдөлгүй ямар тач мэнэрийн хүсснийг захиаллаа. Удалгүй захиалгаж ирж үс сахал болсон өнөөх ах маань шилэн ундагтай архийг нэг амсгаагаар хөнтөрч өрхөөд гарынхаа араар амаа даран ярвайв. Над руу нүд салгалгүй харагч ярих гэж яарахгүй бач. Бич ахыхаа сургыг гарах гэж улаарч бод хинд чирэггүй нэг аригчны хөөшиг өмгчгэж цагаалтаа тавилга хурдхан шиг явъя. Химийн бодол дотроо өөртөө хилээд амжлаа. Тэгтэл өөдөөс хараад сууж байсан тулгаах ам нэв. За дүүмэн. Тэр ор яаж яваа танаа ах тэр оччихсан юм бэ? Би босох гэж байснаа болж мөрөө хавчаад. Тэрийг ч би сайн мэдэхгүй л дээ. Ахын Зуслангийн байшингийн унтлагын өрөөнд байсан юм. Одоо л ах маань худалдаж явсан байх л та. Гэхдээ хизээ гэдгийг нь мэдэхгүй. Надад үнэндээ бол тэр ор гэхээсээ илүүтэй түүн дээр сууж байсан ах маань л хэрэгтэй байгаа юм гэж хэлв. Ойлгож байна. Өөрийн хүний алдах ямар үдгийг би сайн мэднэ. Тийм болохоор л ингээд чам тусалж санаатай өөдөөс ч хараа сууж хүн штэ. Тэгвэл туслал таахаа. Одоо надад тусламж юунаас илүү хэрэгтэй вэ? Ахтай амны холбоотой ямар ч мэдээлэл байсан надад баг гэлтгүй хэрэгтэй. Миний чам руу явуулсан мэдээг нээж үзсэн байлгүй дээ. Тэгсээ нээж үзсэн. Тэр мэдэн дээр дурдгдсан амиа алдсан залуу.
Тэр залуу бол миний ганц дүү байсан юм. Бид хоёр чинь эцэг эхээсээ хоёулахна. Хар багада эцэг эхээсээ өнчрөөд хоёр биенээ төсчил хүн болсон улс. Оо тийм үү. Харамсалтай байна. Дүүг минь зүрхний шигдээсээр амиа алдсан гэсэн шүүх эмнэлгийн дүгнэлт гарсан л та. Гэхдээ ангэж би огтхон ч итгээгүй. Дүү минь ёстой төмөр шиг чанга биетэй 102 нэгэн байсан юм. Тийм үн зүгээр л тэгэд гинтийн зүрхний шигдээсээр үхнэ гэж байхгүй. Дүүгийн нөхөлд тэр орол буруутай. Юу гэсөөгөө? Чи намайг нэг галзуу аригчин л гэж харж байгаа байх. Магадгүй тийм ч байж мэдэн. Гэхдээ ах нь бас ч гэж бүрэн болжхоогүй байна. Дандаа чи байгаагүй юм шүү. Ялангуяа дүүгээ нас орох үед амьдрал минь шаал өөр байсан юм. Тэр үед хүмүүс миний үгийг сонсох гэж гуйдаг байлаа. Харин одоо л эсэргээрээ болсон дөө. Би юу ч гэж хэлээд хүмүүс миний үгийг сонсохгүй тийм л болчихож. Уг нь бол хүний хэрхэн амьдарч байгаагаар нь дүүнж болохгүй. Харин толгойдоо ямар мэдлэгтэй, хэр хэмжээний мэдрэмжтэй вэ гэдгээр нь л дүгнэх ёстой юм. Би чимээгүй хэн санаалтлаа. За энэ нөхөрч одоо ингэж өөрийгөө магтаж харах юм. Энэ галзуу аригчнаас хурдхан олдож гэртээ арих ёстой байх. Хэмээн өөрөөсөө бодол дотроо асуусан ч түр хүлээзэн хэр шийдлээ. Тэгээд ямар тааж ор ямар буруутай юм бэ гэд асуугаад тахлаа. Чи хэрвээ миний явуулсан тэр мэдээг анхааралтай уншсан бол манай дүү тэр орон дээр ганцаар хонсныг анзаарсан байх ёстой. 30 настай залуу ирэх хүн хонох газаргүй байгаа биш ямар ч хүүхэн шуухангүйгээр тэр буудлын орон дээр очиж хонохгүй штэ. Энд чи хоёр дээр нэмэх нь хоёр тэнцүү дөрөв гэдэг шиг баараггүй зүйл байхгүй юу? Манай дүү тэр буудлын орны тухай устдаас нэг дэмий юм сонсчод очиж хонсон нь тэр. Ямар дэмий юм сонссон гэж? Тэр орон дээр унтсан хүн дээр шүн дунд хачин сайхан биетэй чармайн үзхэн эмэгтэй хурч ирээд амсаж үзээгүй жаргалыг нийтлүүлдэгэ гэхээр дүү минь энэ яриаг нэг найзаасаа сонсч л дээ. Мэдээж дүү маань тийм ярианд итгэхээр тэнийг амтан байгаагүй. Гэвч залуу хүний саваагүй зангаас авалсан юм уу? Найзтайгаа ярилцаар байгаад өнөөх орон дээр нь очиж хонж үзэх тухай шийдсэн байгаа юм. Найз нь чаддгийн бол тэгээ ч энтергээл баахан шорцсон байсан. Ингээл дүү маань явж. Дүү маань тэр буудалд нь очиод мөнөөх орон дээр унтаад шүн юу болсон тухайга дараа найзтай хэлэхэр тохирсон байж. Үнтэй буудлын люкс өрөө байсан юм гинлээ. Буудлын төлбөр тооцоог нь тэр найз нь төлсөн. Харамсалтай дүү маань тэр орон дээр унтаад маргааш сэрээгүй дээ. Яг тэр орон дээр нас урсан байдалтай болцсон. Би дүүгээ нас урсныхан дараа гар утсыг ухаж угаад найзтайгаа чаталсан чатыг уншаад энэ бүхнийг олж мэдсэн юм. Дүү маань найз руугаа бичихтэй. Тэр орон дээр унтахаар үнэхээр л тийм сайхан хүүхэ ороод ирдэг юм бол би айхгүй. Харин ч бүх амтыг нь үзчихье. Чи харин буудлын төлбөрийн төлчих гэх утгатай зурус явуулсан байсан. Ингээл ердөө нэг жижигхэн саваагүй үйлдэл дүүг минь өвхөлд хүргэсэн юм тэр. Эхэндээ би тийм зүйлд итгээгүй. Дүүгийн минь ажил явдал чөвтөрч би гэж үлгэн салган хүн гашуудлаа давж чадахгүй арихтай нөхөрлөж эхэллээ. Тэгээд яг бодох тусам тэр орны тухай илүү олон зүйл олж мэдмээр санагдаад ухаж эхэлсэн байхгүй юу. Хэсэг хугацааны дараа би өөрийнхөө олж авсан мэдээллүүдээ эргэж хараад энэ бүхэн зүгээр ч нэг оргуу хоосон явга яриа биш юм аа гэсэн дүгнэлтэнд хүрсэн. Олон ч юм олж сонссон доо. Та юу олж сонсов? Ортой холбоотой хүмүүсийн ярьсан ярианууд. Бүгдийн яриул нэлээд сунжирсан яриа болно. Ямар тааж тэр орон дээр унтсан маргааш нэгтэл өгчихсэн байдаг. Үгүй юм аа гэхэд хэд хоногийн дараа заавал өгдөг. Эсвэл орос ураггүй алгуулдаг гэх маягийн яриануудыг би олж сонссон юм. Гэхдээ миний ойлгож мэдснээр бол алга болсон хүмүүс хэсэг хугацааны дараа гарч ирдэг. Гарч ирэхдээ заавал өнөөх орон дээр очиж байж өгдөг гэж байгаа. Ямар ч байсан энэ бүхнээс дүгнээд би тэр орыг хараалтай ороо гэж баттай итгэх болсон юм. Тулгаах ингэж хэлчгээд өмнө байгаа шараа аригнаасаа нэг том болгоод над руу юухнү гэсэн байдалтай сонжин харлаа. Тэгснэ. Мэдээж миний ярьж байгаад итгэхгүй байгаа чинь царайнаас чинь харагдаж байна л та. Гайхах зүйлгүй. Угаасаа бүгд л ингэж хүлээж авдаг юм. Эцэстээ би зүгээр л нэг галзуу аригчин болоо дуустдаг юм дөө гэж хэлв. Гүйгөө би таныг тэгж бодохгүй байна.
Яаран дүгнэлт хийхэд ч эртвэ штэ. Та яриагаа үргэлжлүүлэлтэй. Эхэндээ би өөрийгөө чухам хэрэгтэй юм хийж байна гэж бодоод их идэвхтэй байсан. Харин сүүлдээ энэ бүхэн минь ямар ч утга учиргүй санагдаж болохоор шийдсэн юм. Хүмүүс миний ярианд итгэхгүй байсан л та. Нөгөөтэйгүр тэр ортой холбоотой бүх нууцыг ил болголоо гэхэд дүү маань ямар босоод ирэх вшээ гэсэн бодол төрөхвөлсөн. Тэгэл судалж тэмдэглэж байсныгаа орхичихсан. Тэгтэл харин ахыгаа хайж байна гэсэн чиний зарыг санамсаргүй болж арахгүй юу? Тэр муу ёрын орыг би харамгцаа шууд л таньсан. Угаасаач танихгүй байхын аргагүй содо хийцтэй ор юм хойно. Чиний оруулсан тэр зараас би өнөөхөр одоо хүртэл байгаа гэдгийг олж мэдсэн. Тэгээд өөрийнхөө цуглуулж эмэгтгэж байсан мэдээллүүдээ чамд хэрэг болж ч мэдх юм гэж бодсон хэрэг. Тэгээл чамааг уулзах гэхэр чин зөвшөөрөөд ингэ сууж байна да. Би өөрийгөө иймэрхүү яриа сонссноо гэж ер төсөөлөөгүй байсан болохоор яхаа мэдэхгүй хэсэг зурж чимээгүй суулаа. Өөдөөс минь хараад шилэн аягатай шар хайрыг залгилж буй энэ хүний хэлж байгаагаар бол ахын минь алга болсон нь тэр хэвтэж байсан орноос нь болсон гэх. Гэвч ингээд тарвас арихны хамааралтай болчихсон таньж мэдэхгүй хүний үгэнд шууд итгэх нь хит яарсан хэрэг болж таарна. Тулгаа гэх хэрхэм нүднийхээ булангаар над руу нэг хялам хийгээд намайг өөрт нь эргэлцээр байгааг мэдэр бололтой урамгүйхэн санаалдлаа. Тэгээд сандлынхаа хажуу тавьсан үүргэвчээ өвөр дээр аваад тэндээсээ нэг навсаасан хавтастай материал гаргаж өмнө минь тавив. За дүү минь энэ ахынх нь энэ тэндээ сонссон ортой холбоотой зарим нэг хүмүүсийн яриа. Миний өөрийн бичсэн тэмдэглэл маягийн зүйл байгаа. Би өөрөө эрэмб дараагаар нь болгож хэрэндээ лаятайхан янзл цэгцэлсэн санаатай. Цагдаа нар тоогоогүй юм да. Намайг хэнд ч хэрэггүй нэг аригчингиснүүдээр хараал хөөгөөд явуулсан. Одоо энэ бүхэн жинийх. Чи хэрэгтэй гэж үзээд ашиглаж хэргийг гаргавал сайн хэрэг. Магадгүй цаг алдалгүй сайн ухад судалвал чи ахыгаа олоод авчих ч юм билүү. Хэрвээ би чиний оронд байсан бол оролдоод үзэх л байсан. Ямар алдах юм байх вш тийм биз дээ. Хүн ер нь утгатай утгагүй намаагүй ямар ч юм хийж болно. Тэглээгээд энэ бүхэн чи хайртай үнэ алдахаас л дээр байна штэ. Тэгэлгүй яхав. Ингээд байна миний дөө. Ах нь эргэж ургаад байлгүй шуудхан нэг юм асуучмар санагтаад байна. За та асуултаа. Чи яг одоо намайг тэр ор байгаа газар хөргөд өгчих. Та яах гэж байгаа? Би харин би нэрээ яг яах гээд байгаа юм болоо. Би дахиад л болгоомжлох сэтгэл давтаж энэ галзуу хэрэгчнээс хэрхэн эвтэйхэн салгах байгаа бодож эхэллээ. Гэтэл тулгаах миний байр байдлаас бодлыг минь тааж мэдсэн аятай харцсан гунигтай болж шилэн аягны талаас дуугруулсан шар хайргаа нэг эмсгээр залгилж өргөлөө. Тэгснээ над руу харан нэг санаа алдчихад. За ингээд бол одоо дөөмн дайлсанд баярлалаа. Миний чамд үлдээсэн наад зүйл чинь энэ дайлсны чи хариу болог. Ямар тач сайн сайхны хүсье бас аз хүсье гэж хэлчихэд босоод явчихлаа. Өөдрөө алхаж буй тулг гэх шин танил маань над руу нэг ч удаа эргэж харсангүй. 3 дугаар хэсэг. Юутай ч нөх бодмол төрхтэй зөөгч бүсгүйг дуудаад тооцоогоо хийгээд гэлээ. Аригчин нэрийн орхиод гарсан зүйлийг үнэхээр авч гарах хэсгээ шийдэж ядан хэдэн хуран болов. Навсаа жилэгдсэн ноорхой нэгэн хавтас. Гэвч би тулгаа ахын хэлсэнчлэн ямар алдах юм байх вштэй хэмээн өөртөө хэлээд хавтастайг аваад пивний үнээр нэвширсэн уушин газраас гарлаа. Цагдаагийн газар руу залгаж ахын сураг гарсан эсгийг дахин нэг лавлтал харилцуурын цаана байсан ажилтан та бити ойрхон залгаад угаасаа сураг аж гарвал бид нар өөрсдөө залгана хэмээн залгсан өнгөөр хилээд утсаа шидэж өргөлөө. Ингээд би машинд ормогцоо ямар тааж тулг гэх хүний үлдээсэн хавтастай зүйлийн ихний хуудсыг нээж үзв. Компьютер дээр шивсэн нэгэн товчхон тэмдэглэл байна. Тэр тэмдэглэлийн дээр тохиолдол 1 зуны амралтаараа буудалд цагийн ажил хийж байсан 4-р курсын оюутны яриа. Эрэгтэй гээд тод хараар бичжээ.
Миний ажиллаж байсан тэр буудлын ажилчдад нэг бичигдээгүй дүрэн байсан. Шөнийн цагаар хамгийн дээд давхарт гарч болохгүй гэдэг дүрэн. Өдрийн цагаар бол хамаагүй гарчдаг байсан л доо. Шөнө л болохгүй. Яагаад ийм дүрэн байдсан бэ гэж асуусан ч миний тэр асуултанд хэн ч хариулаагүй. Бүгд л дээд давхарт гарах дурггүй. Буудлын маань ерөнхийдөө 6 давхар. Нэг давхарт нийтэд зориулсан том танхим, кофе шоп, зочид хүлээн авах ухтагчийн том давцан байрлана. Тэрхүү хүлээн авах ширээг өнгөрөөдхийд алхвал дээш өгсөн явган шат бас цэглэгаан шат вэ. 2-р давхарт нь гарвал төглөг сайхан ресторантай. Тэр ресторанд орох гэж хүмүүс их холоос зорж ирдэг гэдэл ажилчид нь их маатар байдаг байж үлээ. Хоол үйлчилгээний ч гэсэн маргаангүй сайхан гэдгийг нь удалгүй биеэр мэдэрсэн л дээ. Ингээд 3-р давхраас эхлээд дээшээ дандаа зочдод зориулсан өрөөнүүд байрладаг. Гэхдээ хамгийн дээд давхар нь өөр. Өнөөх шөнийн цагаар гарч болохгүй гэгддэг 6 давхар нь тэр чигтээ нэг том люкс өрөө. Тэр өрөөнд тэнгэр татсан үнэтэй байсан уу яасаа. Ямар ч тач миний л мэдгээр тэр өрөөнд зочид орж байгааг үндэг. Буудлын зүгээс ч дээд давхрын люкс өрөөнд хөө аваад авах сонирхолгүй байсан байж мэднэ. Би дөнгөж ажиллаж эхлээд байсан болохоор тэр талаар нарийн сайн мэдээлэл авч хэмжээгүй байлаа. Ямар ч тач өөрийнхөө ажилжуу буудлыг нэг том биш яалтчгүй тансаг зэрэглэх гэдгийг нь ойлгож авсан. Би ажиллаж эхлээд 2-7 онсныхоо дараа сонирхолтой хөтлөгдөд бүр зөрөөдөр өнөөх 6 давхарт нь гарсан. Буудлын хамгийн дэв давхар. Хонглын анд байрлуулсан бүдэг тусгалтай гоёмсог гэрэл асаалттай, шалаар нь битүү дэвсэвсэнд тоолбот ордог гэхэр зүйлийн өчүүхэн ч үүд сарагдахгүй. Доод давхруудын чимээ шууганаас бүрэн тусгаарлагдсан намжим өргөсөн аргагүй л нэг люкс зэрэглэлийн давхар. Тэгтэл хариу өдрийн цагаар дандаа л хаалттай байж харагддаг. Үндсэн хаалга нээлттэй байж гин. Ийм дүр зураг ёр харж байгаагүй болохоор их л аягуутсан юмдаг. Буцаад буудгийн билүү гэж бодсон ч ахлах менежерийн нүдийг хариулж иж арай гэж гарч ирсний бодохоор зүгээр буцчод арай л чамлалтай санагтаад. Тэгээ яах вэ? Өнөөх онгорхоо байсан хаалга руу аяархан төхлөөдөө. Дотог шагааж харъя гэж утсан. Гүма хэд ядчил нээлттэй хаалгыг хаая гэж өөртөө хэлсэн. Тэгээд үүдэнд нь яваад очисон ч өрөөнд дотор харанхуй байна. Гэвтэл цаашаа дамжиж ордог унтлагын өрөөний хэсгээс бүдгэн гэрэл тусчихын тэр. Магадгүй үйлчлэгч ихчээ цэвэрлэгээ хийгээд гарахдаа гэрлийн унтраахан мартсан байх уу л гэж бодлоо. Тэгээд очиж унтраах хэсгийг шийдэж ядаад хитэн орон зогслоо. Тэгтэлээр гинтхэн тэрхүү унтлагын өрөөнд дотроос нэг эмэгтэй хүний дуу гардаг шүү дээ. Хөөе залуу нана зогсоод илгүй ороод ирээчтэй гээл бүсгүй хүний найлаг хоолоо сонсгдсон. Тэр үед би юугаа бодож исэн юм бүү мэд. Ямар ч үсэн унтлагын өрөө рүү яваад очисон. Тэгээд анхудаа тэр люкс өрөөний унтлагын өрөөний хаалгыг нээж харсан л та. Өрөөнд хинч байгаагүй. Харин өрөөний хоймор хэсгийн хананд байрлуулсан том ор шууд л нүдэнд туслаа. Дундад зууны үеийн Европын их стэйцүүд л хэрэгэлдэг байсан болов гэмээр жигтэйхэн том өсвөрлөг ор. Хачин чамин хээ хуартай хөл толгой хэсэгт нь гоёмсог уран баримл хатгсан янзын дээ. Би мөзөө үзмэр үзэж байгаа хитэ тэр орлоо хэдэн ором ширтэн зогссон. Дараа нь амьсгаа даран чимээж гэнсэн. Саяхан л нэг эмэгтэй хүний найлын хоолоо сонсох шиг болсон ч өрөөнд хинч байгаагүй. Өөрийгөө хий юм сонсч дээ гэж бодоод өнгөрсөн. Ерөөсөө өөрийнхөө сонсон гэх тэр дуу хоолойны тухай бодоод өгч сонирхол төрөөгүй. Хамаг анхаарал бодол сэтгэл маань тэр сүрлэг том орлоо татагтаад ор намайг дуудаж их шиг л байсан дөө. Тэгээд би яг л ундж байгаа нохог сэрэхгүй хичээх хайт өлмий дэрийг эцсэр тэр орон дээр очиж суусъя. Тэгмэгцэл өөр ирэхгүй акцсгийг явцсан шүү. Учир нь яг ард минь хэн нэгэн байгааг би мэдэрсэн. Тэгээ шалавхан шиг эргээд харна үсттэй. Тэгтэл юу олж харсан гэж санана. Эмэгтэй хүн байсан. Зүгээр ч нэг эмэгтэй биш, бүр хаачин сайхан бүсгүй. Тэр эмэгтэй ойрхон хаанхтай байж өснө. Миний суусан тэр орон дээр гарч ирээ твтсэн байв. Магадгүй орны цаахан талд байсан ариун цэргийн өрөөнөөс гараад иржээ гэсэн бодол төрөөд өнгөрсөн. Би тэр бүсгүйгээс харцаа салгаж чадахгүйснаа сайн санаж байна. Бараг л нүцгэн шахам залуухан сайхан хүүхэн. Гоёмсог том орон дээр тохоогоо тулаал хажуулдаа твтсэн. Гойлог сайхан бие хүнжлийн давуугаар хагас дутуу хаалгалсан болоод над руу айлгүй нүдэр ширтэн байхын тэр. Би ч алавхан шиг орон дээрээ суусаад уучлаарай энэ өрөөг зочинтойгоо би мэдсэнгүү гэж хэлсэн. Харин бүсгүй сонссон ч юм уугүй ч юм уу бүү мэд. Ямар ч хариу үг хэлэлгүй найлыг хаарцар ширтээлээс. Бурхан минь ямар гээчин гайхалтай харц гэж санана.
Хоромхон зур энэ сайхан бүсгүйн төлөө ер нь юугаач хүсэ яах вэ гэсэн бодол төрснийг нуухгүй. Үлгэрийн номын хуудаснаас сугараад гараад ирчээ югэлтэй хачин үзэгсэлэнтэй өөх. Тэр бүсгүй бие алгалсан давууга бүр зөрөө дээр молтлоо унагсан. Гэтэл яг тэр үед шатны тэндээс манай ахлах менежерийн дугарсан. Юусэн билээгээд анзаартал ахлах менежер чөдрөх нэлээ зугалдангуй болгоор намайг дуудаж гинөө. Би ч хавсын байдлаасаа сайн нэг сэрэг шиг болоод өрөөнөөс ухасгийн гарлаа. Чөдрөө ах намайг зөхиод авахаас наах нуурал цаганс юмдаг. Би дараа нь доор ресепшн дээр очиод 6 давхрын люк сөрөнд ямар хүн буусныг лавлтал ресепшн бүсгүй тэр өрөөнд хинч буугаагүй хоосон байгаа гэж хариулдаг угаа. Чөдрөө ах намайг нүд салгалгүй хялалцсан ширтчихсэн. Хэрвээ буцаж дээшээ гарах тухай бодож байгаа бол яг даалын шүү гэж байгаа итэл харагдсан. Би эргэлзээгээ тайлах тухай бодож исэн ч тэр шөнө дээд давхар руу гараагүй. Харин маргааш нь би харуулахыг хоол идэхээр явах хооронд нь 6 давхрын хонглын камерын бичлэгийг ухрааж үзсэн. Тэгээ нүдэндээ итгээгүй дээ. Миний хэр бол уг нь би тэр люк сөрөөний хаалгыг нээлттэй байхаар нь очисон штэ. Тэгтэл камерын бичлэгэн дээр тийм зүйл байгаагүй. Би цоочтой байсан өрөөг түлхүүрдээд нээгээд явж орж байгаа нь камерын бичлэгэн дээр тоот гихч нь үлдсэн байдаг байгаа. Би өөрийгөө тэр өрөөний дэлгүүрийг хийцээ хаанаас авснаа санахгүй байсан. Тэгээл би шөнийн цагаар хамгийн дээд давхарт гарч болохгүй гэдэг дүрм зүгээр нэг дими хоос үг биш юм байна гэдгийг хангалттай ухаарсан юм да. Нөгөө люк сөрөний том орон дээр байсан үзэсгэлэнтэй хүүхэн буудлын ресторан хүлээ авах хэсэг цэглэгаан шатанд ч юм уу буудлын хаа нэгтээ дахин тааралдах болов гэж утсан ч тийм зүйл болоогүй. Хэрвээ тэр хүүхэн буудалд үнэхээр буусан бол би ямар нэгэн байдлаар түүнийг харах л байсан. Гүй ядчил гэхэд тэр бүсгүйн төрх камерын бичлэгтэр үлдэж оцрох ёстой байсан шүү дээ. Гэтэл тэгээгүй. Хэд хоног өнгөрсний дараа би тэр бүсгүйг бодиттой зүйл байгаагүй гэж бодох болсон. Тэгээд удалгүй сарын эцсүүлж хэдэн төгрөгний цалин бодогдлоо. Би тэр анхны цалингаа авмагцаал ажилласаа гарсан. Миний тэр шийдвэрийг менежер ах их л цаашаасан шинжтэй хүлээж авах шиг болсон. Уг нь бол тэр буудал доктортой ажиллаж хүн олдохгүй менежер чөдрөө ахыг их л зовоодаг байсныг би сайн мэдгий. Тийм байтал миний ажлаас гарах шийдвэрт менежер их л баярлсан гэмээр харагдсан. Одоо эргээд бодох нь намайг тэр бучир битүүлэг хүүхэнд товстуулоо татагдчих хад чөдрөө менежер л намайг аврах гэж зөрөө дээр тэг дуудсан байхаа гэж боддгийг. Хожим сонсох нэ хөөхий тэр чөдрөө ах маань галзуураад эмнэлгийн амралтай хүн болсон гэж дуулсан дөө. Одоо бол зарим хүмүүсийн дунд мөнөх буудлын тэр том орон дээр унтвал шүн дунд үлгэрийн гимээр сайхан хүүхэн хурж ирээд амсаж үзээгүй жаргалыг нь идлүүлдэг гэх яриа явах болсон. Би тэр цуу яриг оргуу хоосон зүйл гэж боддгоо. Магадгүй шүн хурж ирээд жаргал идлүүлдэг гэх тэр сайхан хүүхэн нь миний харсан тэр эмхтэй байхаа л гэж би боддог. Тийм ээ тий. Одоо ч гэсэн тэр орон дээр хөвтөжсэн хүүхэн миний санаанд тод гэх чинь хадгалаастай байж л байна. Бараг л урд хөвтөж байгаа нүдэнд харагдаад гарт баригдах шиг юм болж байна. Өөртөө олдсон сайхан боломжийг алдсан юм шиг мэдрэмж төрнө. Хаяа халамцсан үед бол бүр хэцүү. Тийм ээ, бүр яг нэг бодиттойгоор дуудагдж байгаа итэй суух байх газар олохгүй болно. Тэр бүсгүй дээр, тэр орон дээр очихсан гэхээс л биеэр минь гүгт цусны эргэл түргсэж хамаг эрүүл ухаан минь надаас салаа одох шиг болдог. Тийм ээ, тэр орон дээрх бүсгүйтэй ямар нэгэн байдлаар ойртсон л бол дараа нь заавал дуудагддаг. Хол орой хамаагүй. Ямар нэгэн зөн савнгийн долгион тэсэж төвчгээ аргагүй болтол дууддаг юм байлээ. Тэр дуудлагыг нь эсэргүүцэх аргагүй л дээ. Би аргаа аварж бүр хэд хэдэн удаа өнөөх орон дээр очих гэж оролцсон. Азар хариу өнөөх зочдууд л маань ажиллаа болчихсон, ор хаана байгаа нь мэддэхгүй болчихсон байсан. Хэрвээ тийм байгаагүй бол тэр том орон дээр дор хаяж заавал нэг удаа хэвтэж үзэх байсан дөө би. Мэдээж тэгсэн бол энэ надад тийм сайхан зүйл авчрахгүй байсан байх л та. Гэхдээ л энийг мэдчихвэлээ гэд зарим шөнө энэ нөх тамаагүй болчихдог. Үнэхээр л ёрын. Тохиолдол нэг гэсэн тэмдэглэл энэ хүрээд дуусчээ. Би үргэлжлүүлэн дараагийн тэмдэглэлийг унших гэснээ хавтастайг түр хоош тавилаа. Энэ материалуудыг тухтайхан уншсан дээрээ гэж шийдэв. Тэгэд машинаасан гэрлүүгээ зүглэж байснаа чиглэлээ өрчлөн цуслангийн зам руу эргэлээ. Тийм ээ, гэрт очивол ихнэр маань миний юу хийж байгааг сонирхож таарна. Түүнд энэ тэмдэглэлийн талаар тайлбарлана гэдэг одоогоор төвөгтэй санагдана.
Тийм болохоор өөрт минь хинж саад болохооргүй газар очсон нь дээр. Ахын Зуслангийн байшингийн түлхүүр миний халаасанд ява. Бас дээрээс нь тэнд мөнөх ор байгаа. Тийм ээ, тулгаахын өгсөн энэ хавтастай материалуудыг унших хамгийн тохиромжтой газар бол яахын аргагүй ахын Зуслангийн байшин. Зохиолч Цогтбаатарын Ууган баярын ор өгүүллийн үргэлжлэлийг зөвхөн M-Book-ээс хүлээн авч сонсороо. Миний оруулж буй бичлэгүүдийг цагаалдалгүй, алгасалгүй үзхийг хүсвэл subscribe дарж, хажууд нь байгаа хонхыг дарж идэвхжүүлээрэй.